За. Сайн байцгаана уу? Хамтдаа энэ өдрийн мэдээг хүргэе. 14-нд хамтарч ажиллах боломжтой вэ гэдэг дээр судалгааны ажлыг хийсэн. Мөн ондоо бас үлгэрүүлээ сонсдог аудио хэлбэртэй байж байгаа. Саяны камераар шууд фото. Ахаа асуулт хариултын тест гэж байгаа юм шиг. Би бүхэн чигсийн бидэг сургаалт үлгэргээд Дашдондод бүгдийн зохиолч мөн үлгэрийн номоо уншиж өгөхөөс гадна сонсдог хөлбөртөйгээр шийдэж өгсөн бүтээл болж гарсан. Берлиний хуучин барилга руу жуулчид уцаа чиглүүлэхэд бүх түүхэн видеонууд нь гардаг. Одоо үзмүүд нь 3D байдлаар танилцуулах боломжтой болж байгаа. Илжүүлслийн үед бол тийм байна гэсэн. За мөн Тэнд зориулах юм. Яг боловсролын чиглэлээр бол бид нартай биш нэг боловсролын зориултыг. Улаанбаатар хотод жуулчид зориулсан хэлбэрээр байж болно. Бусад хэлбэрээр бид тодорхой өгүүлбэр өгөх юм бол хамтарч ажиллаад юм бол болох юм байна гэж тийм. За ерөнхийд нь ойлголоо. Тэгээд яг манай залуучууд сүүлийн үед их сайхан зүйлүүд санаачилж байгаа. Энэ дэлхийн нийтэд дэлгэрч байгаа ялангуяа мэдээллийн технологи ашигласан ийм одоо санал санаачлах хийж шинэ юмнууд нэвтрүүлгээр үзэж чад. Энийг Улаанбаатар хотоос дэмжинэ. Өнөөдөр нь ухаалаг утсыг одоо бид нар судалж байгаа шүү дээ. Бүр одоо бага насны хүүхдээс насч болно гэсэн. Нийслэлийн бодлого. Нутаг яаж Улаанбаатараас зайлуулах вэ гэдэг асуудал бидний тавьсан. Тэгээ санал болгодог. Оны сүүжийн газар явагдсан байсан. Тэгээ энэ бол төрөөс Батүргийн засгийн дараагийн үйлдэл бий асуудал тавьсан. Одоо тэр зургийн ерөнхий одоо үзүүлэлтүүдийг энэ одоо нэг болсон байна. Мөн одоо GIZ-ийн пэйж үлдээгээд 2010 онд гарсан зөвлөлт. Энэ өчнөө мөн тэр тухайн үед газрыг алтан чиглэл газрын дарга гэж алтан байсан баг. Хойч юм хэрэгжүүлсэн байсан. Тэгэхээр одоо замын цайлын газар энэ загвараа бас хийлгээд тэгээд нодлон юу байсан юм аа. Оюунд одоо өөрсдөө бас аюулгүй явах бас боломжтой байна. Дээрээс Мөчлөө үзүүлж байгаа болон ийм асуудлаараа гэхэд Энэ хүүхд тийм. Хоёр энэ. Хүүхд тайх юм. мөчлөө хийх гэж хичээж энэ дээр энэ зориултын байдлаас нь гэрэлтүүд чинь